За тэгэхээр Монголын ард түмээ би танд бүр маш чухал юм гэрье. Монгол улсыг дампууруулах, сүйтгэх үйл ажиллагаа, устгах үйл ажиллагаа сүүлийн 2 сарын хугацаанаас маш их идэвхжлээ. Устгах үйл ажиллагаа сүүлийн 2 сарын хугацаанаас маш их идэвхжлээ. Монгол улсыг сүрүүлэх, устгах. Тэр нь юу юм гэхээр хамгийн гол нэг чухал юм байгаа мега төслүүд. Мега төслүүд яг 2 сарын өмнө тавигдсан байгаа энэ бичлэгнүүд. Энэ бичлэгнүүд дандаа ингээд 2 сарын өмнө, 5 сарын өмнө, 3 сарын өмнө ингээд яг тавигдаад ирсэн баз. Энэ бол бүр 11 жилийн өмнөөс эхлээд хятадын дэлхийг баримтлагч улс төрчид санаачилсан юм яг 2 сарын өмнөөс эхлээд энэ тэндгүй ингээд мега төсөл гэдэг ингээд дэмжсэн юм постууд зөндөө явагдаад эхэлсэн юм. Ийм мега төслүүд явагдаад эхэлсэн. Тэгэд хүмүүс хамгийн гол нь итгэж болохгүй хүндээ бүр маш ихээр итгэж байна. Тэрний юу вэ? Peg economist гэсэн зүрхий скетэн цараас нэг хитэн хүмүүс байгаад таамаа. Нэг хитэн сошиал хандлт, өндөр хандлт авцсан. Тэгээд түүгээр ард иргэдийн тархийг угаагаад худалдаж байгаа ч магадгүй нэг тийм хоролтой хэд хүмүүс байгаад таамаа. Тэрний юу гэхээр хүмүүс байгаад таамаа. Нэг иймэрхүү хүмүүс байгаад байгаа юм. Иймэрхүү хүмүүс юу ярьж байгаа талаар мега төслүүдийг бүр дэндүү ихээр дэмжиж байгаа. Энэ 21 мянган үзэлттэй маш их хүмүүс үзсэн. Тэгэхэд мега төслүүдийг энгийн хүмүүс ярихлаар яад инглээ 75 үзэлттэй ийм цөөхөн үзэлттэй байгаад байгаа байхгүй юу мега төслүүдийн тухай. Энэ одоо 11 жилийн өмнө ярьсан хүн л 1700 үзэлттэй. Энэ хятадын дэлхийг баримтж байгаа. Түүнээс бусдууд юм. Тэгэхэд миний мега төслийг ярьсан болохоор би нэг өдөр шээлж амхандаа нэг 114 хүн үзэж байгаа. Мега төслөөс олж Монгол улс дампуурна гэдээ би ярьж байгаа. Өнөөдөр чи 2024 оны 12 сарын 14-ний 1 цаг 34 минут чинь. Тэгээд би бас ахаад энэ бичлэг оруулсан. Тэгээд олигтой үр дүнд хүрэхгүй байна. Тэгээд би юу гэж ярих гэдэг юм гэхээр иймэрхүү хүмүүс сэхэтэн гэсэн нэг иймэрхүү хүмүүс маш их мега төслүүдийг дэмжиж ярьж. Мега төслүүд бол Монгол улсыг бол шуулуухан дагалж шууд дампуурлалт хүргэнэ. Залуус би чинь үеийн залуус гэж гарч ирэл. Бид чинь үеийн залуус гэж гарч ирсэн энэ хүмүүс би Gen Z үеийнхэн юу вэ? Бид Z үеийнхэн байна. Gen Z үеийнхэн гэж солиороод нэг хэдэн цэнгүү мингүүнгээд бас нэг хэдийн юм гарч ирээд тогны үн нэмсэн. Одоо энд байгаа нэг хэдэн Gen Z үеийн гэж солиорсон хэдэн багнууд юу ярьж байгаа гэхээр дандаа мега төслүүдийг бол миний харж байгаа бол дэмжиж байгаа харагдаж байгаа. Тэгээ би бол яг юу гэж харж байгаа юм гэхээр эдгээр хүмүүсийг бол дэмжиж байгаа хүмүүс бол бүр дэндүү байгаа. Тэгээд мега төслүүдийн гол зорилго нь юу юм гэхээр өдөөсөө улс орныг дампууруулах. Мега төслүүд яаж Шри-Ланка улсыг дампууруулсан юм бэ гэхээр маш өндөр хүүтэй, маш хурдан хугацаанд зээлэх тийм төсөл хөтөлбөрүүдийг санхүүжуулсан байхгүй хятад улс. Тэнгууд яад гэвэл маш өндөр хүүтэй зээл авчаад ямар ч компани байсан өндөр хүүтэй зээл богино хугацаанд аваад төлийг бол дампуурна гэдгийг мэднэ үстэй. Яг л тийм зээлийг манай улс төрчид яг одоо хичвжүүлээд эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд тэднийг дэмжиж байгаа хүмүүс нь иймэрхүү хэмжээд эхэлчихэж байгаа байхгүй юу. Хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэхлээр төгс тарих угаалт ярьж байгаа. Төгс тарих угаалт ярьж байгаа. Одоо би танд харуулъя л да. Тэгээд иймэрхүү хүмүүсээс бол хүмүүс их оронч хүмүүс биш. Ард түмнээс урвцсан хүмүүс. Айхсгүйгийн дайрч юм. Ганц хэлэх ёстой улс төрчдийн үгэнд оруулах боломжтой. Тэр бол маш амархан. Ганц хэлэх ёстой юу юм бэ гэх юм бол та нар руу халдчих юм. Та нар руу дайрч юм. За тэгээд их тайвны төлөө 3 дахь нэлээд байхсгүйгийн за та нар руу дайрч юм. Та нар руу халдчих гэдэг байгаа шүү дээ. Энэ зүгээр ард түмнээс урвцсан хүмүүс. Та нар руу халдчих, та нар руу дайрч гэдэг үг чинь би нэг хэсэг хугацааны өмнө хэлсэн санагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ дайрч гэж би хэлв. Ер нь бол би иймэрхүү Путиний айлчлах юм их бичлэг хийсэн. Энэ дээр 202 хүн одоо лайк дарсан байна. 56 хүн комент бичсэн байна. Den комментийн одоо харж болох нь. За 56 хүн коммент бичсэн байна. Тэгээ би юу гэж хэлж ирсэн гэхээр энэ дэр хятадууд бидэн лүү энэ тороолуудаа явуулаад тийм үү? Хятад Орос НАТОгийн тороолууд гэдэг энэ хэрвээ миний бичлэгийг үзээгүй хүмүүс бол үзээрэй заяа.
Би энэ бичлэгэн дээр би хэлж байгаа. Яг бидний дискурсд байгаа юм. Тэрээс нь Монгол тэр нь яг хин хамгийн их гай авч байгаа ямар ус те хятад ус гэх. Энэ хятад усыг монголчуудыг одоо устгах төлөвлөгөө боловсруулж байна. Тэгээд энэ устгах төлөвлөгөөг би олж мэдснээр илчиж байна. Тэгэд нэг иймэрхүү юм ярьснараа жишээ нь хардаа бидний устгах төлөвлөгөө боловсруулах хэрэгжүүлээ явж ин гэдгийг би хэлсний төлөө би одоо буруутна уу? Гүйлах. Би бол тэгж бодохгүй байгаа. Тэг гол асуудал нь юу юм гэхээр харин жинхэнэ устаа гай авчрах хүмүүс бол эдгээр өөрснөө аахгүй. Хүмүүс өөрснөө аахгүй. Мега Их орон хүмүүс биш. Тэгээ иймэрхүү хүмүүсээс болж манай үндэсний аюулгүй байдал манай улс тий аюул хүрч магадгүй. Харин яг үнэндээ хүмүүсээс бож Монгол улс аюулд хүрч байгаа байхгүй юу? Иймэрхүү мега дэмжсэн өндөр хүүтэй тийм үү? Тэгээ төлөх боломжгүй зээлүүдийг аваад усаа өрөнд оруулаад тэгэхээр дэмжээ сууж байгаа. Иймэрхүү хүмүүсээс болж иймэрхүү пек экономист гэж хэлдэг. Пек политишн гэж хэлдэг. Иймэрхүү хүмүүсээс болж Монгол улс сүрх өндөр магадaltaй болчиход байгаа байхгүй. Иймэрхүү хүмүүс жинхэнэдээ Монгол улсыг сүрүүлсэн заяа. Түүнээс ш начиг тийм ээ. Гэхдээ Монгол улс ямар улс дайралт хийдэг байгаа. Энийг үйлчилсэн хүмүүс яах юм? Монгол улсад гай авчих юм үгүй. Үгүй. Би бүр дахиад танарт Хүмүүс биш. Тэгээ иймэрхүү хүмүүсээс болж манай үндэсний аюулгүй байдал манай улс тий аюул хүрч магадгүй. Хинээс нь болж аюулд учрахаараа та нар жоохон хардаа энийг. Тэн үсгүй, Америктэн үсгүй, Германч гэсэн тэн үсгүй. Энэ бол ойлгомжтой. Гэхдээ хүмүүс үргэлж манлайлагд хүмүүс аюулгүй байдал манай улс тий Яаж байгаа юм гэхээр бид нар иймэрхүү хүмүүсээс бид нар ямар хүмүүсээс болгоомжлох, ямар хүмүүсээ дэмжихээс ойлгох хэрэгтэй. Гэж харамсалтай хардаа бичиж байгаа комментуудыг хардаа. Энд хардаа. Энд одоо та нар одоо энэ мега төслүүдийг дэмжиж байгаа та нар одоо бичлгүүдийг харцаа яа. Дэмжих эсвэл гацаах. Окей. За номер 1 төсөл юу юм бэ гэх юм бол төмөр зам. Бүгдийг энэ хүн дэмжиж байгаа. Ихэнх төслүүдийг дэмжиж байгаа. Тэгээд их оронч хүү шүү. Чамаар бахархаж байна. Стоп факт тонил цаашаа. Ямар юм чинь их оронч гэж ямар хүн бидгийг би танарт харуулъя заа. Би энэ вакцины тухай би эмчнараас илүү ярьж байгаа. Яг тухайн цагуудаа би хамгийн илүү ярьсан. Утааны эсрэг энэ онц байдал залах гэдэг хүмүүс ингээд шүү гэдгийг би хамгийн анхлаад ярьсан. Дараад нь сэтгүүлч нар өөр хүмүүс намайг дандаа ярьсны дараа нэг өдрийн дараа мөн хэдэн цагийн дараа дандаа надаас хуулбарлаж ярьж байгаа. Энэ вакцины тухай хүртэл дараад нь хуулбарлаж ярьж байгаа. Намайг ярьсны дараа хүмүүс ярьж байгаа. Энэ Орос хятад наадмын тороолууд дээр би ганцаар хэлчихэж байгаа. Их оронч хүмүүс гэдэг чинь яагаад жигсаалт очоогүй юм? Яагаад цөмийн зэгцлааснаас яагаад Путиний альчил юу юм? Одоо энэ Путиний альчил муу юм сайн уу? Одоо энэ юу баш энэ Жо Байдны тухай бид альчигийг баримтлах хэрэгтэй юм. Их оронч хүн гэдэг татчих хүн хэлдэг заа юу. Түүнээс биш ийм өндөр хүүтэй зээлээд усаа дампууруулах тухай юм ярьж байгаа хүнийг их оронч гэж ярьж болтгүй. Өндөр хүү Шри-Ланка улс яг наад зээлүүдийг чинь аваад наад төслүүдийг чинь хэрэгжүүлээд дампуурсан. Тэгээд дампуурсныхаа чанд газар нутгаас өгөн мега төслүүд нь хятадууд их болдог байхгүй юу? Өндөр хүүтэй. Тэгээ хурдан хугацаанд төлнө. Яг баригдаад дуустаа хятадууд Монгол улсыг дампууруулна. Тэгээд яг мега төслүүд нь хятадынхаа болно, дээрэс нь газар нутгаа алдна. Тийм л юмыг дэмжиж явж байгаа хүмүүс. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн гэдээ хуцдаг иймэрхүү эдийн засагчд. Иймэрхүү эдийн засагчд яг юу ярьдсан бэ гэхлээр дотоодын нэг хүнд оногдох бүтээгдэхүүн өстөө гэж ярьдаг. Яг үндэ дотоодын нэг хүнд оногдох бүтээгдэхүүн өстөө гэд Монголын ард иргэг сайжирсан үгүй шүү дээ. Нүр улс төрчдийн тэр хоосон тоо судалгааг яриад пек экономистууд тийм юм ярьдаг байхгүй юу? Ийм юм яриад тэгээ тэрэндээ толгоогоо муухайлбал иймэрхүү хүмүүс гадны бодлогыг хэрэгжүүлэх гол хүмүүс нь болт юм. Хүссэн үсээгүй тэр хэрэгжүүлээ явж байгаа хүмүүс. Иймэрхүү хүмүүс жинхэнэ улс орондоо аюул учруулдаг юм ба. Энийг бүр маш сайн ойлгоод өгөөч гэж л хэлж байгаа. Түүнээс чи нар чиг за
Тийм ээ, улс орноо өөр зээлээс зөөлөнд оруулахгүй энэ том төсөл хөлбөрүүдийг бид нар өндөр Бакутай, Оросоосоо юм уу, Бакутай өөр газараас юм уу те. Японоос зөндөө олон төслөж идэх бүгдийг нь устгаж хайчаад агуулахгүй гэж хайчингуудаа тэрнийг нь ярихгүйгээр одоо энэ төсөлбөрүүдийг дэмжих ёстой. Хятадудаас өндөр хүүтэй зээл аваад энэ төслүүдийг дэмжиж тэгээд Монгол улсад дампууруулад Монгол улсад баахан хятадуудын компаниар дүүргээд газар нутгийг хятадууд өгөх ёстой гэсэн имийг цаад утгаараа дэмжиж явж байгаа. Ийм хүмүүс чинь жинхэнэ аюултай юм аа. Ийм хүмүүс чинь. Ийм хүмүүс жинхэнэ аюултай. Тэгээд харамсалтай хата 21 мянган хүн үзэж байгаа. Тэгэхэд бусад улс төрчдийнхээ зүгээр 118 хүн үздэг байсан байхгүй. Тэгтэл энэ хүн жинхэнэ тарих угаалт хийгээд асар олон хүмүүсийг ингээ үзүүлээ хийчихэж байгаа маа. Тэг миний мега төсөл гэсэн бичлэгийг байна штэ. Маш цөөхөн хүн үзэж байгаа штэ энд. Нэг ийм хөл юм болчиход байгаа. Бид ерөнхийдөө ямар хүмүүсээс болгоомжлох ёстой юм бэ? Fake economist, fake politician. Хаасан хамаг баялгаа гадагш нь урсгаад оронд нэг тоонд алгоритм дээр гисэн мөнгөнд дүн харах. Алс нэг цаас авах. Тийм үү? Мөнгө гэсэн нэг цаас авах. Ийм юм дэмжиж сууж байгаа хүмүүсээс бид болгоомжлох ёстой юм аа. Бид хамгийн түрүүд ийм хүмүүсээс болгоомжлох ёстой юм аа. За тэгээд энэ бичлэгээд энэ хүргээд энэ бичлэг өндөрлөө. Оруулсан. Тэгээд гол нь намайг яг зарим хүмүүс би богинохон бичлэг оруулж үзлээ. Хүмүүст хүрэх гээд би байдгаараа хичээж байна. Тэгээд харамсалтай сайн чадахгүй байна. Яг үнийг хэлэхэд бол. Тэрэн дээр юу юм гэхээр зарим хүмүүс ингээд намайг ингээд доромжлоод одоо ингээд энийг богинохон хэмжээний нэг 59 секундын нэг бичлэг ингээд энэ уг 2 минутын бичлэг оруулах чинь хасагдаад аваачаад 59 минутын бичлэгт орцсон байл л дээ. Тэгсэн чинь энэ доор нэг хүн юу ярихтаад байгаагаа тодорхой боол ойлгомжтой ярьж 10 жилийн хүүхдээс 7 гинэ. Яг үнэндээ биш дээ хата. Та нарын наад ухаантай гээд байгаа намайг одоо 10 жилийн хүүхдээс 7 доор юм ээж гэж байгаа. Яг үнэндээ биш дээ. Энэ оронч гээд байгаа дүгнж байгаа хүн чинь энэ үү тэгээд их орногоо тэгээд ухаантай хүн гээд байгаа чинь тэгээд энэ үү те ухаантай гээд байгаа хүн чинь тэгээд энэ үү та нарыг сүрэх гээд байгаа хүн чинь аа ийм л байгаа шүү дээ ийм л юмыг та дэмжиж сууж одоо бид бойлох хэрэгтэй шулуухандаа гिचлээ бид нарт мега төслүүдийг бойлох хэрэгтэй ялангуяа хятадас зээл том хэмжээний өндөр хүүтэй зээл авахаа болох хэрэгтэй бид. Тэг түргэн хугацаанд төлөх өндөр хүүтэй зээлийг бид нэг яартаа бид болох хэрэгтэй байна. Эднэрийг болох мега төслүүдийг зогсоох хэрэгтэй байна. Гацаах хэрэгтэй байна. Тэгжээч бид Монгол улсаа аварнаа. За тэгээд энэ хүргээд Монгол улсаа дампуурхаас аварнаа. За тэгээд тэгжээч энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. Өнөөдөр 2024 12 сарын 14 1 цаг одоо 46 минут болж байна.